Амрыг ирээ сонсогчдоо Сэтгэл зүйн хараал подкаст нь болсон бодтой гэмт хэргийн талаар наривчлан дэлгэрэнгүй ярих учраас эмзэг мэдрэмтгий жирэмсэн насанд хүрээгүй зүрх судасны өвчтөе хүмүүс сонсохгүй байхыг зөвлөж байна. Манай подкаст нь гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, эрх зүйн мэдлэг олох зорилготой бөгөөд ярьж буй хэрэгүүдийн газар байршил, хувь хүний мэдээллийг тодорхой дурдахгүй болно. За сайн байцгаана уу сонсогчдоо, манай подкастын 44 дахь дугаар хүрэхэд бэлэн болсон байна. Өнөөдөр бас л нэлээд хүн хэрэг ярихаар бэлтгэсэн байгаа. Тэгээ хэргийн талаар гэвэл энэ оны буюу 2025 оны 6 сарын 27-ны өдөр Баянголд дүүргийн 6 дугаар хороонд байрлах Жэм Молл худалдааны төвд эмэгтэй хүнийг хутгалж амь насыг нь хөнөөсөн бүр маш их сэтгэл эмзэглүүлэн үнэхээр аимшигтай хэрэг гарсан. Тэгээ цахим ертөнцөөр ч гэсэн тухайн үедээ бүр үнэхээр их мэдээллүүд явсан. Хэрвээ энэ хэргийн талаар миний хувьд ингээд мэдээлэл ил болох юм бол ярина гэж бодож исэн. Тэгээ хэргийн шүүх хурал бол 2025 оны 9 сарын 17-ны өдөр олон нийтэд нээлттэйгээр болсон учраас ярихаар бэлтгэлээ. Жэм Молл худалдааны төвд эхнэрээ хутгалж алсны хэргийн шүүгдэгч Ив хотыг цагдаа орох 461-р хаалттай хорих ангиас Баянгол дүүрэг, Хангуул дүүрэг, Сонгон найрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд хуйглан 2025 оны 9 сарын 17-ны өдөр хүргэж шүүх хурал өглөө 9 цагаас эхэлсэн. Тэгээ шүүх хурал эхэлсэн даруйд бол хэвлэл мэдээллийн бүхий л хэрэгслэр явцыг бол шууд дамжуулж исэн. Тэгээ шүүх хурал өглөө 9 цагаас эхэлснээс хойш олон удаагийн завсарлагаантай тэгээ зарим хэсэг нь бол хаалттайгаар үргэлжилж бүтэн өдрийн турш бол үргэлжилсэн гэж баг хэлж болно. За та бүхэндээ эргэн сануулвал дээр хэргийн талаар цагдаагийн байгууллагаас тухайн үед бол 6 сард мэдээлэл өгтөө Баянгол дүүргийн 6 дугаар хороонд байрлах Жэм Молл худалдааны төвд эмэгтэй хүнийг хутгалж амь насыг нь хөнөөсөн гэх хэрэг бүртгэгдсэн. Одоогоор шалгалтын ажиллагаа үргэлжилж байгаа учраас нэмэлт мэдээлэх боломжгүй байгаа холбогдогчийг цагдаа орьсон гэсэн мэдээлэл өгч исэн. Харин тэр үед бол Албан бус их сурвалжийн мэдээлж байгаагаар хэрэг гэр бүлийн маргаанаас болсон байж болцошгүй. Тэгээ тухайн эмэгтэйг хутгалж амийг нь хөнөөсөн этгээд нь нөхөр нь байсан. Тэгээ хэдэн сарын өмнө бол салах өргөдлөө өгсөн байсан. Жэм Моллд тухайн эмэгтэй бол лангуу түрээсэлж ажилуулдаг байсан юм лээ. Тэгээ энэ хэрэгтэй холбоотойгоор тухайн үед эвгүүр цэгийн сайт мэдээлэл бэлтгэсэн байсан. Тэгээ одоо мэдээллээс нь хүргээд эхлэе. Хэргийн мөрөөр эхнэрээ олон удаа хутгалж хөнөөсөн этгээд эрүүл байсан бөгөөд ойролцоох ирчүүд төмрөөр цохин ухаан алдуулж байж болиулжээ. Жэм Молл худалдааны төвд өнгөрсөн баасан гарагт буюу 2025 оны 6 сарын 27-ны өдөр эхнэрээ олон удаа хутгалж амь насыг нь хөнөөсөөр гарсан. Тодруулбал Улаанбаатар хот Баянгол дүүргийн 6 дугаар хороонд байрлах Жэм Молл худалдааны төвийн нэг давхарт 45 настай эрэгтэй 36 настай эхнэрээ 38 удаа хутгалж амь насыг нь хөнөөсөн. Тухайн хэрэг өдрийн 11 цагийн орчимд гарсан. Харин уг дэлгүүр 10 цагт өглөө үйл ажиллагаа нь жигдэрдэг учраас хэрэг гарч явах үед худалдаа авагчид цөөн уг худалдааны төвийн түрээслэгчид ажилдаа ирээд удаагүй байсан байна. За энэ дээр болохоор 45 настай эмэгтэй нь 36 настай тэгээ 38 удаа хутгалсан гэж байгаа. Нас болон яг хэдэн удаа хутгалсныг нь бол одоогоор мэдээлэл байхгүй байгаа учраас энэ бас яг бодиттой мэдээлэл хэсгийг би мэдэхгүй байна. За албаны их сурвалжийн мэдээлж байгаагаар хохирогч холбогдогч худалдааны төвд лангуу ажилладаг байсан. Нөхөр нь эхнэрээ маш их харддаг, салах өргөдлөө өгөөд тусдаа амьдарч явах хугацаанд байнга гэж дарамтлагдаг байсан. Тэг хэрэг гарсан өдөр нөхөр нь дахиад ирснийг харсан ойр орчмынхын түрээслэгчд нь тэг урдын адил эхнэртэйгээ салахгүй байх талаар ярьж, уучлалт гуйж, ярилцж байгаад явж хахаа гэж ботсон байна. Тэгсэн чинь удалгүй эмэгтэй орилж эхэлсэн бөгөөд хамгийн ойрхон байсан нэг эмэгтэй салах гэж огцсон ч гэсэн нөгөө эрэгтэй чинь хутга барьцсан гаргаж ирсэн учраас эмэгтэй зугтаж бусдаас тусламж гуйсан. Худалдааны төвд байсан түрээслэгчид цагдаад яаралтай мэдэгдэж мөн одоо Жэм Молл худалдааны төвийн үүдэнд байсан хоёр эрэгтэйг туслахыг хүссэн байна. Хэрэгт холбогдогч энэ хэргийг үйлдэж байхдаа ухаан мэдрэлгүй байсан гэх мэдээлэл. Худалдааны төвийн нэг давхарт байсан хүмүүст нийлж эмэгтэйг хамгаалж салахыг оролцсон боловч хэрэгт холбогдогч хөлөөс нь татаж хүрч чадсан газартаа хамаагүй ингээ та хамаагүй хутгалж исэн. Энэ бүх явдал бол ерөөсөө 2-3 минутын дотор хурдан болж өрнөсөн. Гаднаас орж ирсэн биерхүү хоёр эрэгтэй хэрэгт холбогдогчийг эмэгтэйгээс холдуулахын тулд хүч хэрэглэж эцэст нь бол төмөр зүйлээр цохиж ухаан алдуулсан байж болцсон шүү. Их сурвалжийн хэлснээр инфат гэх хэрэгт холбогдогч ухаан мэдрэлгүй мэт улайр нь дайрсаар байсан тул түүнийг өөрийгөө захирах чадваргүй болгож ижил зогсоож чадсан байна.
За энэ хэргийн талаар өөр нэгийг их сурвалжаас тодруулахад тухайн үед худалдааны төв дотор хамгаалагч, гадаа зогслоолын ажилтан байсан төдийгүй өөр хит хитэн хүн ойр орчимд нь байжээ. Хэрэг бүр маш хурдан буюу 2 минутын дотор болоод өнгөрсөн гэж хэлж байгаа тэнд байгаа бүх хүмүүс бүр сандраад, айцсан, зарим бүр тусламж гуйж, зарим нь салах гэж оролцсон. Мөн ямар нэгэн согтолтын зэрэггүй нөгөө хэрэг толбогдогч болвол эрүүл байсан. Тэгээ тухайн гэр бүл бол бага насны хүүхэдтэй, нөхөр нь гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг, мөн эхнэрээ их хардаж заваадаг хүн байсан. Тиймээс гэргэлтэй цуцлуулах асуудлаар шүүхэд хандсан бөгөөд хэдэн сарын өмнө өргөдлөө өгсөн ч шүүх эвлэрэлийн хугацаа өгч тусдаа амьдарч байсан. Хэрэг гарахаас ерөөсөө 3 хоногийн дараа тэдний шүүх хурал товлогдсон байсан байна. Тэгээ цагдаагийн байгууллагаас ахаад хэргийн талаар тодруулсан ч гэсэн одоогоор хэрэг үйлцэн итгээд цагтаа хоригдож байгаа, байцаалт өгч байгаа. Мөн тухайн дэлгүүрийн камерын бичлэгийг шалгаж хэрэг болсон газарт байсан хүмүүсээс мэдүүлэг авч байгаа. Хэргийн дүгнэлт бол ерөөсө гараагүй, шалгалтын ажиллагаа үргэлжилж байна гэж мэдээллийг өгсөн. За саяын өгсөн мэдээллүүд бол ерөөсө хэрэг болсны дараахан буюу 2025 оны 6 сарын сүүлээр гарсан мэдээлэл. Тэгээ одоо харин шүүх хурлын үеэр болон шүүх хурлын дараа гарсан мэдээллүүдээс та бүхэнд хүргэж байна. Тэгээ дахин сануулж хэлэхэд 2025 оны 9 сарын 17-ны өдөр буюу лавга гарагт шүүх хурал өглөө 9 цагт эхэлснээс хойш бүхий л хэвлэл мэдээллийн хэрэгслэр шүүх хурал бол нээлттэй болсон учраас би мэдээллүүдийг нэгтгэж оруулж байгаа шүү. Тэгэхээр энэ подкастт байгаа зураг болон мэдээллүүд аль хэдийн цацагдсан. Тийм болохоор хин нэгний нэр төр алтар хүндэд халдах гэж подкаст бэлтгэдэг учраас подкаст эхлэхэд ч гэсэн мэдээлэл өгч эхэлдэг шүү манайхаа. За одоо шүүх хурал болсон өдрөөс эхлээд мэдээллүүдийг хүргэж эхлэе. 2025 оны 9 сарын 17-ны өдөр 9 цагаас Баянгол хан уул Сонгон архан дүүргийн шүүхэд Жемал худалдааны төвд эхнэрээ олон удаа хутгалж хөнөөсөн гэх энэ их хотын шүүх хурал болсон. Хуралд шүүгчээр Булган Тамир, Далайх Өв, Инх цэцэг нар оролцож улсын яллагчаар нийслэлийн прокурор Баярмаа оролцсон байна. За гэмтрэг үйлцэн этгээдийг эрүүгийн хуулийн 11-р зүйлийн 2-ын 1 буюу онц харгас хэрцгийгээр 2-ын 8 буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлцэн гэх 2 зүйл заалтаар буруутхан яллах ерөнхийдөө төлөвлөгөөтэй байгаа. За хохирогчийн өмгөөлөгч Булгамаа шүүх хурлын тодорхой хэсгийг бол хаалттай явуулах хүсэлтийг гаргасан. Энэ нэргийн ард бол 6, 13, 18 настай хүүхэд үлдэж байгаа учраас Жемал худалдааны төвд гарсан хэргийг үйлцэн этгээд буюу Инх хот мэдүүлэг өгөхдөө гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байгаагүй гэсэн юм байна. Харин хохирогчийн өмгөөлөгч утсан дээрх мэдээллийг шинээр нотлох баримт болгож гаргаж өгсөн. Шүүгтгчийн өмгөөлөгч гар утсан дээрх мэдээллийг судлаад 14 хоногоор шүүх хурлыг хойшлуулах хүсэлт гаргасан. Гэхдээ улсын яллагчийн зүгээс бол шүүгдэгч Инх бат удаа дараа гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж исэн гэдг нь нотлогдсон учраас шүүх хурал нотлох баримтуудыг дурдах үеэр түр хугацаанд хаалттайгаар үргэлжилсэн. За шүүх хурал хаалттай хэсэг хугацаанд үргэлжилж байгаад дахин нээлттэй болсноор гэрчийн мэдүүлгээр үргэлжилж байна. Тэгээд гэрчийн хувьд бол Инх бат эхнэрийнхээ лангуун дээр ирээд өстөж чирж зай завсургийг хутгалж байсан. Хүмүүс болиулах гэж ойртохоор хутга далайгаад байсан. Нөхрийг нь маш их хартай гэж сонсож байсан. Хохирогч инээд алдсан, ааш сайтай, үгдөө цөөтөө хүүхэн байсан. Нөхөр нь лангуун дээр нь ирж орлогыг нь аваад явдаг. Ирэхээрээ байнга хэрүүл гардаг. Хэрэг болох үед хутгатайг нь мэдэхгүй зодж байхад нь холдуулахад хохирогчийн нүүр, хүзүү цус болсон. Инх бат юу ч дуурахгүй хутгалаад лайсан. Царай нь маш аимшигтай, шийдчихсэн царайтай ойрцсон хүмүүс рүү хутгаа далайж байсан гэж мэдүүлэг өгсөн байна. Одоо харин шүүгдэгч Инх батын шүүх хуралд хэлсэн мэдүүлгээс хүргэе. Би тэр өдөр эхнэрээ хөнөөх гэж дэлгүүр дээр очоогүй. Хүүхдүүдийнхээ талаар ярилцах гэж очсон. Би эхнэрээ яагаад тэгж хутгалснаа одоо ч сандаггүй. Тэр үед би арх согтууруулах хундааны зүйл хэрэглээгүй байсан. Харин 2-3 өдөр нойр муутай байсан. Бас миний цөмхөнд талигаачд амсуулах гээд авч явсан чихэр борцог байсан. Түүний жил орсон байсан учраас лам дээр очисон байсан юм. Тэр хутга бол бидний ажил дээрээ хяам талах зүсдэг хутга байсан. Гин буруутайгаа хүлээж ийн бид залуу байхдаа битэйгээ муудалцаж байсан. Манай хүн 2014 онд гэр бүлийн хүчирхийллийн төвд очисон байхад нь хадам ээжтэйгээ очиж авч исэн. Би тухайн үед гар хүрээгүй зүгээр маргалцсан. Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байгаагүй гэх мэдүүлгийн тухайд би зодох гар хүрхийг л хүчирхийлэл гэж ойлгодог байсан. Хартахыг, хил амаар доромжлохыг хүчирхийлэл гэж мэддэггүй байсан. Бид 2023 он хүртэл жаргалтай байсан. Бид бие биенээ харддаг байсан ч гар хүрдэггүй байсан.
Би гэр бүлдээ маш их хайртай гэж ер нь бол шүүгдэх жинх бат шүүх хурал дээр хэлсэн байна. Улсын аллагчийн зүгээс бол шүүгдэгчийг бүх насаар нь харих саналтай байгаа. Тэгээ шүүгдэгч инх батыг хүний амь насыг онц харгас хэрцгийгээр алж гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэж ер нь бол улсын аллагчуулаад хохирогчийн өмгөөлөгч нар үзээд байгаа. Харин хохирогчийн өмгөөлөгч булгамаа шүүхийн танхимд дэлгэсэн мэдээллүүдээс одоо та бүхэнд хүргэе. Талигааж аргаа ороод 2 сарын өмнө ажлынхаа ойролцоо байр түрээсэлж хүүхдүүдэд авч явсан. Хэсэг хугацаанд ч биш, урт хугацааны турш зовлонтой, зовиртой харилцаатай айсны эцэст гэр бүлээ цуцлуулъя гэсэн шийдвэр гаргасан. Бас ер нь зодхон л хүчирхийлэл мөн гэж хүмүүс ташаа уддаг. Хинтээ уулзав, яах чинь, хэний төрсөн өдөрт яв, байн төрсөн өдөрт явлаа гэх нь хүнийг сэтгэл санааны гүн хямралд оруулдаг. Талигаачийн хүүхэд нь сэтгэл зүйн хувьд их хүнд байдалтай байна. Ээж нь автомашины ослоор өөд болсон гэж хүүд нь хамаатнууд нь хэлсэн ч хүүн ажил явдлаас хойш 2 хоногийн дараа цахим ууцнаас хэргийн бодит үннийг олж мэдсэн. Хүү одоо 18 настай. Хүүгийн сэтгцэд учирсан гим хохирлыг ярилцлагын аргаар 4-р шатанд байна гэж дүгнсэн. Хүний амь хохирсон, ээжигээ алдсан байхад сэтгэл зүйн хохирлыг хамгийн өндөр түвшинд тогтоох ёстой гэж бодож байгаа хохирогчийн өмгөөлөгч шүүхийн хэлэлцүүлэгт хэлсэн. Шүүх хурал бол үргэлжилж шүүгдэгч дахин хэлсэн үгэндээ би их нэртэй хайртай, хүүхдүүдтэй хайртай, тэр үед би юу болсныг санахгүй байна. Өөрийгөө ч гэсэн хутгалсан байсан гэх зүйлсийг ярьсан учраас хохирогчийн гэр бүлийнхэн энэ зүйлийг бол ерөөсөө сонсож чадахгүй, твчгүй байна гэд бүр шүүх хурлаас гараад ирсэн. Тэгээ завсарлагын дундуур өмгөөлөгч болон ар гэрийнхнийхэн зүгээс мэдээлэл өгсөн. Гэтэ бол миний хувьд бас үнэхээр зарим зүйлсийг нь оруулаагүй. Ингээд одоо талигааж ээж хөвлөлт өгсөн ярианаас хүргэе. Инх бат охин руу минь залхахаар айгаад чичрээд ярьж чаддгүй байсан. Маш их дарамтанд байсан. Дарамтаас болоод аргаа ядаад охин минь салахаар шийдсэн юм. Өмгөөлөгчийн асуусан хариултад ч жүжиглэж худлаа хариулсан. Инх бат их жүжигчин хүн дандаа худлаа ярьдаг. Худлаа ярьж өөрийгөө өмгөөлөд ахаар нь даралт ихсээд шүүх хурлаас гараад ирлээ. Хүчирхийлсээр хагаад ингэж болдгийм байна гэж бодоод сүүлдээ амийг нь авчихлаа. Үүнийгээ хүлээн зөвшөөрөхгүй байна гэдг нь аимшигтай. Том хүнд багаасаа аавдаа задуулж их дарамтад өссөн гэдгээ өөрөө хэлж ийсэн. Би аавыгаа үзий яадаг, аавыгаа аав гэж хэлмээргүй байна гэд ярьдаг байсан. Гэтэл аавынхан талынх нь хүүг 2025 оны 8 дугаар сард авч яваад хүүгийн сэтгэл санаа өөрчлөгдөд байх шиг байна. 14 настай охин нь амиа орлох юмсан гэж хүртэл ярьдаг байсан. Инх бат танаа аав ээж юу хийж авч байгаа юм гэд бид нарыг гэртээ оруулдаг байсан. Охиноо зовохгүй тулд аяыг нь хараад л байж байдаг байсан. Инх бат юусаа ажил хийдэггүй, гэртээ хөвтөөд л миний охиныг дарамтлаад байж байдаг. Тустай амьдрдагч би ч харахаараа айдаг гэсэн яриа хөвлөлийнхэнд өгсөн байлээ. Харин талигааж аавын хувьд бол хүн алсан хүнд өршөөл гэж баймааргүй байна. Энэ бол хүн биш араатан байна. Санаатаагаар охиныг минь алсан. Төрсөн хүүхдийнхээ төрсөн өдрийн урд өдөр нь ээжийг нь ална гэдэг чинь юу гэсэн үг вэ? Том хүн маргааш нь төрсөн өдрөө тэмдэглэх гээд ээжтэйгээ ярьж байсан байж таараа. Ийм байж шүүх хурал дээр хайртай байсан гэж хэлээд жүжиглээд байж гин. Анх энэ хүнтэй суун гэхүт нь би дургуутж ийсэн. Үнэхээр харамсалтай байна. Монголын шүүх үнэн зөв шүүж өгөөсэй л гэж хүсэж байна. Цаазын ялыг дахин сэргээж өгөөч гэж гуймаар байна гэж яриа өгсөн мэлээ. Ингээд Жемол худалдааны төвд бол эхнэрээ олон удаа утгалж хүнөөсөө хэргийн шүүх хурал хавтас хэрэгдэх материалтай танилцаж үргэлжилсээр байсан. Хохирогчийн хүүдээ хэлсэн үгэндээ манай гэр бүлд аз жаргалтай халуун дулаан өдрүүд байгаагүй. Аав намайг алгадаж ширээний булан мөргүүлж зоддог байсан. Ээж аавд байнга зодуулж гэр бүлийн хүчирхийлэлд өртдөг байсан. Аав тогшин бухимдалтай бүх зүйлийг өөрийнхөөрөө байлгахыг хүсдэг, хийх хоосон харддаг. Ээжийг түлхэх, толгой руу цохих, эд зүйл шидэх тохиолдол олон гардаг гэсэн бол нэгэн маш сэтгэл загтлыг бас өмгөөлөгчөөрөө дамжуулаад аавдаа бичсэн байлээ. Одоо цагтлаас нь уншиж өгье. Бусад хүүхэд 18 нас гоё гэж хэлдэгч миний хувьд хар дарсан зүг толсон. Миний 18 насны төрсөн өдрийн өмнөх өдөр чи миний ээжийг алсан. Би бусад аавгийн өссөн хүүхдүүдийг хараад атаархтал чи биднийг зовоосон. Чамайг өөрийнхөө төрсөн эцэг эхийг зодоход дүү бид гурыг муугаар хэлж ээжид минь хүчирхийлэл үйлдэхэд чинь би бурханд яагаад ийм аавтай болгосон юм бол гэж гомддог байсан. Одоо надад бурханд хандаж хэлэх үг алга. Ээжийг минь үргэлж гадуур зугаалж авдаг гэж хэлсэн байлээ. Ээж үргэлж бидний дэргэд байж, анхаарч санаа тавьж, өглөөнөөс орой хүртэл ажиллаа хийгээд гэртээ ирээд хоолоо хийдэг байсан. Чи харин хүүхэд харж байгаа нэрийдлэр өглөөнөөс орой хүртэл гэртээ суудаг байсан биз дээ. Миний жижигхэн биетэй ээжд минь тийм зүйл хийсэн гэж бодохоор
тайвширч чадахгүй байна. Хамгийн хайртай хүний чамаас хамгаалж чадаагүй гэдэг бодол намайг дагсаар байна. Өдөрт 2 хайрцаг тамхи татсан ч энэ шарах идэхгүй байна. Чи надад насан туршийн идэхгүй өвчин өглөө амьдрал шудраг бус гэвч хүн болгон өгдөхийн адилаар чи өгөхөд жинхэнэ шийтгэл ирэх болно. Шорон бол чиний хувьд деважин. Чиний имиж авах ёстой хүн бол би гэж цагтл бичсэнийг түүний өмгөөлөгч бол уншсан. За энэ цагтл бол үнэхээр сэтгэл эмзэглүүлэн байсан. Гэтэ яллагдагчийн өмгөөлөгч миний үйлчлүүлэгч их нэртэйгээ 19 жил амьдрахдаа 3 удаа цагдаад очсон. Хүүхдүүд ар гертэн тэдэн жилийн дараа ирнэ гэдэг тоотой байлгахын тулд бүх насаар нь хорих ялыг хөнгөрүүлж өгнө гэсэн байсан. Энийг бол би уншаад бүр сонсоод үнэхээр гайхсан. Юу яриад байгаа юм бэ те? Хүүхдүүд ар гертэн за тэдэн жилийн дараа гарч ирнэ шүү. Тийм аимшигтай сэтгэл зүгээрээ хохирсон, тэгж аимшигтай сэтгэлийн шарх авчихсан байгаа хүүхдүүд одоо баг тэдэн жилийн гараад гарч ирнэ гэхээр айн шүү дээ. Одоо 18 настай хүн бүр чиний имиж авах ёстой хүн бол би гэж цагталтаа дурдаад өмгөөлөгчөөр уншуулсан байж тээ. Тэгээ шүүгдэгч инх хатын хувьд миний хүү яагаад ийм мэдүүлэг өгснгийг гайхаж гин надад гомдсон байна гэж хэлсэн. Яаж ийм үг зүгээр амнаас нь гарч байгаа юм болоо л нэрээ эцэг хүн байж. Яаж ийм үг амнаас нь горд юм болоо. За ингээд маш олон цаг үргэлжилсэн шүүх хурал дуусаж шүүхээс иргэний хуулийн холбогдох заалтуудыг үндэслэн шүүгдэгчээс оршуулгын зардал 19 сая төгрөгийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид сэтгцийн хохирол уршигын зардал 162 сая төгрөгийг амь хохирогчийн төрсөн хүү дээд олохоор шийдвэрлсэн. За мөн шүүхээс шүүгдэгч инх хотод бүх насаар нь хорих ялганагдуулж ялыг хаалттай хорих ангид идлүүлэхээр шийдвэр гарсан. За бүх насаар нь гэхдээ хорих ялыг хаалттай хорих ангид идлүүлэх одоо шийдвэр гарсан байсан ч гэсэн 3 хүүхдийн хувьд бол гэр бүл аав ээжд нь маш том сэтгэлийн шарах, маш том сэтгэлийн хизээж нөхөж баршгүй аимшигтай тэм зовлон авчирсан гэдэг нь бол угаасаа нуух ёсгүй үнэн. Шүүхээс бас талигаачийн насан туршаагүй 2 хүүхдэд асран хамгаалагч томилхыг Баянгол дүүргийн засаг даргад үүрэг болгож шийдвэрлсэн байлээ. За одоо яг шүүх хурал завсарлаад тэгээд ээж нь бол шүүх хурлын дундуур үнэхээр энэ мэдүүлгийн яриагийн сонсож чадахгүй байна гэд даралт нь ихсээд гараад ирсэн гэж хэлжсэн шүү дээ тий. Тэгээ хохирогчийн ихчийн ярианаас нь та бүхэнд хүргэе. Хохирогчийн ихчээр нь дамжуулаад ээж нь бас хэлэх үгээ хэлүүлсэн байлээ. Дүүгийнхээ хүүхдүүдийг асран хамгаалах хүсэлтэй байна. Энэ хүний харанчнаас болж биднээс хол хөндий өссөн ч эцгийн талд өсгөх хүсэлгүй байгаа. Ээж маань шүүх хуралд хэлэх үгээ бичсэн цагтлыг дамжуулсныг уншиж өгье. Миний охин төрсэн цагаасаа ээжийнхээ хайр халамжинд өссөн. Хамгийн анхны хүүхдээ төрүүлээд 2 сартаа байхад нь дарамталж охин маань гэртээ ирж байсан. Гэртээ ирсэн охин маань юу ч хэлэхгүй уйлаад л байсан. 2 хоногийн дараа хүүгийн аав ирээд хайрлан хамгаална гэд аваад явсан. Тэр цагаас хойш охиныг маань гэр бүлээс нь хүндийрүүлсэн. 2 дахь охиноо төрүүлээд мөн л дарамтлуулж хамгаалах байранд очсон. Гэр бүлийнхээ амьдралыг аав ээжийнхээ санааг зовоно гэж нууж авжээ охин минь. Хүүхдүүдийнхээ эцгийн гарт амиа алдсанд нь харамсаж суун. Даанч явдаа. Цэцэг цэврүү шиг охиныг минь авч яваад ийм болголоо. Инх бат өөрөө гэр бүлээс гадуур харилцаа үүсгэж түүнийг нь охин минь хэлж байсан. Нөхөр нь олон жил гэр бүлийн хүчирхийлэлд байлгасныг сүүлийн 2 жилд л ярьж эхэлсэн. Хаяа ажил дээр нь очиход нүүр нь хөхөрсөн, хавдсан, будгаар дарж бүдгрүүлсэн байхыг нь харж байсан гэсэн байна. Тэгээ энэ удаагийн подкаст маш хүнд хэрэг учраас тэгээ миний хувьд бол гэр бүл салалт хуулийн дагуу хэрхэн явагддаг. Тэгээ хүчирхийлэгчийн шинж чанар болон насаараа гяндан торигдсон хүний хувь тавилангийн талаар цахим ертөнцид байгаа мэдээллээс хүргэхээр бэлдсэн байгаа. За Монгол улсын иргэний хууль болон шүүхийн тухай хууль, гэр бүл, нийгмийн харилцааны тухай холбогдох журманд заасны дагуу гэр бүл салалт дараах үндсэн хууль зүйн дараалтаагаар явагддаг. Эхлээд гэр бүл салах өргөдөл гаргах. Гэр бүл салгах өргөдлийг нөхөр эхнэрээ аль нэг нь дангаараа эсвэл хоёулаа хамтран шүүхэд гаргаж болно. Өргөдөлд гэр бүл салах болсон шалтгаан, хүүхдийн асрамж тэтгэлэг, хөрөнгийн хуваарлалт зэргийг тодорхой тусгасан байна. Ингээд өргөдлийг тухайн хүний оршин суугаа газрын харьяалах, сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд өгнө. Шүүхээс эвлэрүүлэх хугацаа олгоно. Хуулиар хэрвээ хоёр талын аль нэг нь салахыг
хүсэхгүй байгаа бол шүүх эвлэрүүлэх 3 сарын хугацаа олгож болно. За эвлэрүүлэх хугацаа нь 1 удаа 3 сар хүртэл байж болно. Үүнээс бол хэтрэхгүй. Энэ хугацаанд хосууд салахгүйгээр үлдэх эсвэл салах шийдвэрээ дахин баталгаажуулах боломжтой. Хэрвээ шүүхэд нотлох баримтаар хүчирхийлэл, дарамт, гэр бүлийн бусад эрсдэл байгааг харуулвал эвлэрүүлэх хугацааг өөрчлөх, алгасах эсвэл шууд шийдвэр гаргах боломжтой. За шүүхийн шийдвэр гаргах, хосууд салахаар санал нэгдсэн бол шүүх хуралдаанаар гэр бүлийн салтын шийдвэрийг хурдан хугацаанд гаргана. Хүүхэдтэй хамтын өрөнгөтэй бол дараах асуудлыг хамтдан шийднэ. Энд нь болохоор хүүхдийн асран хамгаалагчийг тогтоох, хүүхдийн тэтгэлэг, холбоо барих нөхцөл, хамтын хөрөнгийн хуваарлалт. За иргэний бүртгэлд бүртгүүлэх, сүүлийнх нь шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсны дараа тухайн иргэний улсын бүртгэлийн хэлтэст хандаад гэрлэлтийг дуусгар болсон бүртгэл хийлгээд гэрлэлт дуусгар болсон тухай гэрчлэлээ олгогдож дуусгах юм байна. За дараагийнх нь болохоор хүчирхийлэгчийг таних 9 шинж тэмдэг байгаа. Энэ дээр хөөрхөн зүрхнүүд, төрийн бас байгууллагын тэргүүн, сэтгэл зүйч, хонгор зул, ирээдүйн хүчирхийлэгчийг таних 9 шинжийг нэрлсэн нийтлэлээс та бүхэнд хүрэхээр бэлдсэн байгаа. Хүнд хүчирхийлэл үлдэж болзошгүй гэсэн хид хідний шинж тэмдгүүд байдаг юм байна. Олон жилийн туршилтын үр дүнд судлаачид танилцаад 6 ба түүнээс бага сарын хугацаанд гэр бүл болсон асуудын дунд гэр бүлийн хүчирхийлэл гарах магадлал их байдаг гэж тогтоосон юм байна. Гэтэл дөнгөж танилцах үед бол нөгөө хүн хамгийн сайхнаараа аашилдаг. Тэгээ үүнд нь хууртаад суух тохиолдол хүртэл гардаг. Ялангуяа 25-аас доош наснда хүнтэй суух нь энэ эрсдлийг дагуулж болзошгүй байдаг юм байна. Монголчуудын хувьд бол 18 настай хүүхдийг насанд хүрсэн гэж үздэг. Харин гадаадад энэ насыг оюун ухаан, амьдралын туршлагыг хангалттай олж аваагүй өсвөр нас гэж тодорхойлтоо гэсэн мэдээлэл байна. За хүчирхийлэгчийг таних 9 шинж тэмдэг. Нэгт амархан уралдаг, огцом уралдаг гэж бид ярьдаг. Өөрөөр хэлэх юм бол шалахгүй зүйлд шалтгаглаад хэрүүл хийх, үргэлж алдаа хийдэг мэтээр ойлгуулан буруутгадаг. Хоёрт маш их хайртай. Монголчууд хайртай бол хайртай гэдэг. Гэтэл хайртай бол хайртал ахгүй юу? Хайр бол хайрталт биш, хүчирхийлэл бол хайр биш, хайр бол хүчирхийлэл биш. Дийлэн хүн хайртай болохоор л харддаг гэж боддог. Энэ бол тухайн хүний өөртөө итгэлгүй байдлыг илтгэж байна. Хосын оронд итгэлцэл байхгүй гэсэн үг. Үнэхээр хуураагүй, хуурч харагдаагүй л бол хардах хэсгүй юм аа. Хардалт гэхээр тусдаа шинжилгээ ухааны талаар ярих шаардлага гарна. Нэг үгээр тайлбарлавал хардалт бол үл итгэх эргэлзээ юм аа. 3 дугаарт бусдыг буруутгадаг. Өөрийн хийсэн буруу үйлдэлдээ хариуцлага хүлээхгүй, бусдаас бурууг хайдаг. Чи тэгсэн болохоор миний уурыг хүргэчлээ. Хэрвээ чи тэгээгүй байсан бол би уурлахгүй л авах байсан гэдэг. Асуудалд бол хэрхэн хандж байгаа нь тэр хүний л асуудал байдаг. Гэтэл бусад хүнд яагаад түүний өмнө хариуцлага хүлээх ёстой гэж. За 4-дүгээрт хүчирхийлэл дунд өссөн. Хүчирхийлэл гэхээр заавал биеийн бус, сэтгэл санааны, оюун санааны, нийгмийн, эдийн засгийн, бэлгийн гэх мэт олон төрөл байдаг. Багадаа ямар нэгэн байдлаар хүчирхийлэлд өртөжсэн бол хүчирхийлэгч болох магадлалтай. Хүүхдийн үг яриа хөгжөөгүй байх тусмаа эцэг эхийнхээ хүйтэн хүндийн харилцааг хамгийн өндөр түвшинд ойлгож мэдэрдэг юм байна. Тэр дунд өссөн хүүхэд хүчирхийлэгч болох магадлалтай. Учир нь хайр тэнд ижил түвшинд хуваарлагдаагүй байдаг. Тэгэхээр эцэг эхчүүд маань хоорондын харилцаан дээрээ маш их анхаарах хэрэгтэй. Бидний тойл бол хүүхэд шүү дээ. За 5 дугаарт эмэгтэйчүүдийг дорд үздэг. За манай улс бол эцгийн эрхт ёс давмгаалсан орн. Энэ нь эрэгтэй хүн бол эмэгтэйчүүдээс илүү хүч чадал, оюун ухаанаараа алсын хараатай байдаг гэдэг. Уг нь бол эрэгтэй эмэгтэй хүмүүс ихээс төрөхдөө л тэгш хэрэгтэй байдаг. Эмэгтэйчүүдийг үс нь урт боловч ухаан нь богино гэдэг. Гэтэл тийм биш. Эмэгтэйчүүдийг чадваргүй, сул дорой гэж үздэгээс хүчирхийлэл үлдэж байна. Уламжлал гэж сүүлийн үед их ярьдаг болжээ. Харин ч уламжлалаа дагвал эмэгтэйчүүдийг илүүтэй хайрлан хүндэтгэх юм биш үү? За 6 дугаарт бодит бус хүлээлттэй байдаг. Хүүхэд байхдаа мэдэрч үзээгүй амьдралаа сэтгэлдээ төсөөлж хүлээлт бий болгочоод тэрийгэ босож чадахгүй болохоор бухимдаж дэрэгдээ байгаа хүндээ уур бухимдлаа гаргадаг. Гэтэл амьдрал тийм биш. Хамтдаа бүхнийг бий болгож босгодог. Амьдрал санснаар угаасаа болохгүй зүйл их хүлээлттэй бодит болгох хэрэгтэй. Бодит биш мөрөөдөл байлаа гэхэд хүн мөрөөдөх хэрэгтэй. Гэхдээ мөрөөдөлтөд хүрэхийн тулд амьдралын зорилготой байх хэрэгтэй. Зорилготой байхын тулд зорилтууд ч бодит байх хэрэгтэй. Зорилтоо биелүүлэхийн тулд яах вэ? Энэ мэтэр мөрөөдлөө биелүүлэх зам нь тодорхой байх ёстой. Гэтэл зарим хүн тодорхой бос зүйл бий олгож тархиндаа зурчаад хүчирхийлэл үлддэг. За дараагийнх нь бусдын амжилтыг үл ойшоодог. Бид нар цахим ертөнцид үүнийг илүүтэй хард юм байна. Амжилттай аваа хүн рүү сэтгэлдээ дайрч давшилдаг.
Гэтэл бид амжилтаар нь бахархах ёстой. Энэ хүний амжилтаас би өөртөө хэрхэн юуг тусгаж авах вэ гэх зэргээр эргээр бодох хэрэгтэй. Бусдын амжилтыг үнэлж чадахгүй байна гэдэг эцсийн дүндээ өөрийгөө үнэлж чадахгүй байна гэсэн үг. Хамгийн сүүлд нь бол хит сайн ханддаг. Энэхүү хандлагыг бодит хэсгийг нь анзаарах хэрэгтэй. Яагаад үн цэнтэй бэлэг өгдөг, яагаад цэцэг явуулаад байдгийг бодох хэрэгтэй. Энэ мэт дэндүү хайр халамжаараа дэрэгдэх хүнээсээ мэдээлэл цуглуулж дараа нь эргээд түүний эсрэг зэвсэг болгон ашигладаг. За хүн болгонд мэдээж хувийн нууц гэж байгаа. Бид хоёр суудсан, би бинтэй хайртай лэмчин нэг хүн болсон гэд нууц байх ёсгүй гэж ойлгодог. Гэтэл үгүй. Жишээлх юм бол залуучууд бие биенхээ нүур утасны нууц үгийг нь мэддэг. Утсыг нь шалгах нь бас байдгийм байна. Хөөрхөн зүрх төрийн бус байгууллагын үйлчлүүлэгчдийн хувьд бол хайртай л бол хоёр хүний хооронд нууц байх ёсгүй бидтэй гэдэм байна. Энэ гагцгүй нууцын асуудал биш. Хувь хүний орон зайн тухай ойлголт, үүнд итгэлцлийн асуудал чухал. Тухайн хүндээ үнэхээр итгэжээвэл хизээч хувийн орон зайд нь халтахгүй, хайранд хүндэтгэл гэх зүйл байхгүй учраас итгэхгүй байна. Цаад хүндээ итгэхгүй байна гэдэг өөртөө итгэхгүй байна л гэсэн үг гэсэн нийтлэл байна. За дараагийн мэдээлэл гэвэл насаараа гямданд хоригдсон хүний хувь тавилан гэд бас мэдээлэл байсан. Нэгт сэтгэл зүйн өвчлөлт, гүн ганцаардал дуунаж хүний оршихуй утгаа алдна. Ай санамж анхаарал бүрэн сарниж галзууралд шилжих нийлбэг, уур хилэнгийн тесрэлтүүд гарч сүүлдээ амьд явах хүсэлгүй болж амиа орлох оролдлого давтагдана. Хоёрт нь бие махбодын өвчлөлт. Хөдөлгөөнгүй байдлаас булчин хатангаршиж, яс амархан хуурах, сэрэгжилтэд ордог, зүрх судасны систем доголдож, цусны даралт цохилт тогтворгүй болж, амь насанд аюултай өвчнөд хүргэн, дархлаа бүрэн унаж, тогтмол халуурч, биеийн хүч суларч, эргэтнүүд нь эргэлт буцалтгүй доройтно. Бөөр давсаг ажиллагаа алдагдаж, шээс ялгарал зогсох хүртэл хүндэрдэг. За дараагийнх нь бусад өөрчлөлтүүд нийгмээс бүрэн тасарсан хүн өөрийгөө амьд хүн гэж мэдрэхээ болж ганцаардлын тамд ер нь очино. Өөрийн үн цэнийг бүр мөсөө алдснаар амьд биет биш зүгээр нэг амьсгалж байгаа сүүдэр болж хувирна. Паранои эмгэг, хий үзэгдэл, хий сонсголд амгаалж, шүнжин орилох, уйлах, хашигчих зэрэг зан үйл хэвийн болдог. Эндээс дүгнэлт гаргасан байна. Насан туршийн хайрхиал бол зүгээр нэг шийтгэл биш. Хүнийг өдөр бүр тасралтгүй тарчилгаж, алхамаар амьдрал, эрүүл мэнд, ухаан санааг нь устгадаг амьдралын төгсгөлийн ял юм. Эхний жилдээ л хүн энэ тамыг тисгээс үхэл дээр гэж боддог бол 5-6 жилийн дотор олон хоригдол тисэж чадалгүй амиа алддаг. Хэдийгээр тэдний бие амьсгалж байгаа мэт харагдаж, сэтгэл зүрх, оюун ухаан нь аль хэдийнэ устсан байдаг. Харин цаазын яал бол хажууд нь жаргал гэдгийг хэлмээр байна. Нөгөө талдаа хис хэрэгт гүтгэгдэж алуурчин 20 жилийн дараа гарч ирэхэд өмнөөс нь ял үрээд хис хэрэгт гүтгэгдсэн хүн цаазлуулсан бол яах вэ? За ийм тохиолдол Монголд хэд гарсан гэх мэдээлэл байлээ. За өнөөдрийн бэлтгэсэн подкаст маань ерөөхдөө энэ хүрээд дуусж байна. Тэгээ энэ удаагийн подкаст маань маш олон зүйлийг ойлгуулсан байх гэж бодож байна. Тэгээ надад хүртэл ингээ ярахад шүүх хурлыг нээлттэй явагдаж яхад нь үзээд сонсоход хүртэл хүнд мэдрэмж төрөөд хид удаа урал завсарлаад үзэж бэлдсэн. Тэгээ та бүхэн бас шүүх хурлыг нээлттэй явагдсныг мэдсэн байх гэж бодож байна. Дахин сануулхад энэхүү подкастыг хэн нэгний нэр хүндэд хаалтах гэж юусоо бэлтгээгүй. Гэмтрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх сонсогчдод хууль эрх зүйн мэдлэг олгох зорилгоор бэлтгэгдэж байгаа. Монгол улсад бол сүүлийн жилүүдэд ерөнхийдөө гэмтэргийн талаар илүү дэлгэрэнгүй мэдээлдэг болсноос биш өмнө нь ерөөсөө бидний мэдгүй хэдэн мянган маш олон аимшигтай хэрэг байгааг бидний хинэнч мэдгүй учраас цаашдаа ч гэсэн миний хувьд мэдээлэл олдож байгаа юм бол подкастаа бэлтгээд явна. Тэгэцэд нь бол сэтгэл зүгээ эрүүл айлгацгаая. Тэгээ та бүхэндээ Паулет Келлигийн цэцэг химээх шүлгээр энэхүү подкастаа өндөрлүүлэе гэж бодлоо. Надад өнөөдөр цэцэг бэлэглэв. Өнөөдөр миний төрсөн өдөр биш. Ямар нэгэн тэмдэглэлт өдөрч биш. Бид өнгөрсөн шөнө хэрэлцэн. Энэ нь анхных байв. Мөн тэрээр намайг гомдоохоор хэрцгий үг хэлсэн. Би түүнийг харамсаж байгааг мэдж байна. Намайг гомдооно гэж хэлээгүй. Яагаад гэвэл өнөөдөр тэр надад цэцэг илгээсэн. Надад өнөөдөр цэцэг бэлэглэв. Өнөөдөр айн баяр биш. Ямар нэгэн тэмдэглэлт өдөрч биш. Өчигдөр орой намайг ханан шахаад багалзууртсан. Энэ хар дарсан зүүд мэт санагдсан. Үнэхээр болсон гэдэгт итгэж чадахгүй байна. Өнөө өглөө босоход хамаг бие маань хөхөрч хүндүрлсэн байв. Гэхдээ тэр харамсаж байгааг би мэдэж байна. Яагаад гэвэл өнөөдөр тэр надад цэцэг илгээсэн. Надад өнөөдөр цэцэг бэлэглэв. Өнөөдөр их үрсийн баяр биш. Ямар нэгэн тэмдэглэлт өдөрч биш.
Өнгөрсөн шөнө тэр намайг дахиад зодсон. Энэ удаа өмнөхөөсөө илүү хэрцгий байлаа. Хэрвээ би түүнийг орхивол би юу хийх вэ? Хүүхдүүдээ яах болж байна? Мөнгөгүй яах вэ? Би түүнээс айж байна. Орхиж явахаас эмээж байна. Гэхдээ тэр харамсаж байгааг би мэдэж байна. Яагаад гэвэл өнөөдөр тэр надад цэцэг илгээсэн. Надад өнөөдөр цэцэг бэлэглэв. Өнөөдөр миний сүүлийн өдөр байлаа. Энэ өдөр миний ажил явдал болсон. Өнгөрсөн шөнө тэр намайг хөнөөсөн юм. Тэр намайг үхтэл зодсон. Хэрвээ зориглож чадсан бол, зүрхлээд түүнийг орхисон бол өнөөдөр би цэцэг авахгүй байсан. Хүчирхийллийг таслан зогсоохгүй бол хүчирхийлэл үйлдэгцээр байна.